Өдрийн минь төргийн математикийн хичээл дээр дасгал гүйцэтгэе. За дараах хоёр харьцгийг харьцуулж хараарай. Ямар биетүүд байна вэ? За эхний биет маань куб байна. Дараагийн биет маань Euler тэгш өнцөг хэлбэртэй параллел пептид биет байна. Энэ тухай бид өмнөх мэдлэгдээр үзсэн байгаа. Одоо дасгал гүйцэтгэе. Нэг тасын талбайн хэмжээ нь 36 см квадрат бол кубын дэлгээсийн талбайг олоорой гэж байна. За кубын дэлгээсийг харуулж байна. Тэгэхээр кубын дэлгээс нь 6 ширхэг квадратаас бүтсэн байна. Харин нэг тасын талбай нь 36 см квадрат гэж өгсөн байна. Тэгэхээр бид 36-гаа 6 квадраттай үржүүлэхээр энэ дэлгээсийн талбай хэмжээ гарна гэсэн үг. За дахиад ойлгоорой. Кубын дэлгээсийн нэг тас нь мэдэгдэж байхад түүний хэмжээгээр бид 6 квадратаа үржүүлэхэд нийт дэлгээсийн талбай хэмжээ гарч байна. За бодлого 2. Нэг тасын периметр нь 12 см бол кубын дэлгээсийн талбайг олоорой гэж байна. За нэг тасын периметр нь 12 см гинэ. Тэгэхээр бид үүнээс хөгөөд нэг тасын нэг ирмгийн хэмжээг олж болно. Тэгэхээр 12-га 4-т байхаар 3 см гэж өгөгдөж байна. Энэ бол за нэг тасын хэмжээ байна. Эндээс бид нэг тасынхаа талбайг олж болно. Ингийн тулд 3-ыг 3-аар үржихээр 9 см гэж гарна. За энэ бодлого дахин харъя. Бид периметр мэдэж байна энэ тасын. Тэгэхээр периметрээс хөгөөд талын хэмжээг гаргасан. Одоо талын хэмжээг мэдсэн болохоор талбайн хэмжээг хэлбэрхэн олж болж байна. За нэг тасын талбайн хэмжээг олсон бол куб маань 6 тастай гэж бодохоор 9-ийг 6-аар үржүүлээд нийт дэлгээсийн талбайн хэмжээг хэлбэрхэн олжлоо. За бид энэ мэтлэнгээр кубын нэг тасын периметрээс хөгөөд талбайг олж болдог байна. За дасгалаа ойлгож тэмдэглэж аваарай. Битан сурах бичгийн дараа дасгалыг гүйцэтгэгээрэй. 650, 652, 653-ыг гүйцэтгэгээрэй. Хичээлдээ анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.